За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За бидний нэлээд их ярьдаг сэдвийн нэг бол Украины дайны асуудал байдаг. Тэр нэг юм асуулт байна л да. Та инхийн төлөө газар нутгаа өгч чадах уу гэдэг асуудал. Нэгсэндөө Трампын тулгалт бол иймэрхүү зүйлийг бол Украинд бол тавьж байна. Тэгээд ер нь бол Америк яг одоо ингээд олон мэдээллээс харахад Америкийн бодлогыг тодорхойлогч 3-5 нөхөр баг шүү. Нэгдэж бол энэ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, хоёр дахь нь болохоор дэд ерөнхийлөгч Венс, гурав дахь нь төрийн нарийн Марко Рубио гэдэг энэ гурван хүн байж байгаа шүү. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт болохоор Рубио Францад болсон их хорийн дээд хэмжээний уулзалтанд оролцож Украины байр суурь бол Америкийн талын байр суурийг бол илэрхийлсэн. За энэ уулзалтаар ерөнхийдөө юу гэж ярьж ирсэн бэ гэхээр хоёр тал инхийн хэлцээрт хүрэхгүй бол Америк инхийн хэлцээрээс бол гараа татах болно. Бид нар ер нь цаашдаа энд бол оролцохгүй гэдэг мэдээлэл хийсэн. Энэ дээр инхийн хэлцээр дээр ямар нөхцөл бас яригдсан бэ гэхээр Украин улс одоогийн алдсан газар нутгаа Оросд хүлээн зөвшөөрөгдөх гэдэг нөхцөлийг ярьсан байж. За энийг бол санаа гэж хэлсэн боловч дараа нь болохоор энэ бол яг хэлцээрийн үндсэн шаардлага гэдэг зүйлийг хэлсэн байж. За ер нь бол ингээд Трамп бол хэлж лээсэн тийм. Би ерөнхийлөгч байсан болвол Украины дайн дэгдэхгүй байсан гэдэг алдарт үгийг уулзалт олголтын дээр хэлж байгаа Дональд Трамп маань. Тэр санааг нь хэрэгжүүлж байгаа хоёр хүн бол Венс болон Рубио хоёр байж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол яг энэ дайныг бол 24 цаг зогсооно гэж хэлсэн Дональд Трамп болохоор энийг 7 хоногор сунгасан. За 7 хоногийнх нь хугацаа нь бол энэ 7 хоногт бол дуусна. Тэгээ өчигдөр Лондонд бас дэд хэмжээний уулзалт болсон. За энэ уулзалт дээр бол мэдээж Рубио оролцох боломж байгаагүй. Тийм учраас Лондонгийн уулзалт дээр Украины дайны асуудал бол нэлээд тийм голлох юм, яригдах юм бол гараагүй гэж хэлж болно. Одоо юу хүлээж ийн гэхээр Дональд Трамп Ромын пап нас орсныг бид нар бүгд мэдж байгаа. Энийн оршуулга дээр бол Итали руу хагас өдөр очих юм байна. За энэ оршуулгын үйл явдал дээр Дональд Трамп уулзалт хийж магадгүй, хэрөө хийвэл Украины асуудлыг бас ярилцаж магадгүй гэдэг зүйлийг бол яригдж байгаа гэсэн. За энэгээр шийдвэ. Тэгэхээр хоёр тал яг юу үсэж байгаа юм те? Орос бол мэдээж юу гэж нэхэр Зеленскийг бол огцруулмаар байна. Зайлуулж төр засгийн газар байгуулмаар байна. За тэгээд энэ эзэлсэн газар нут. Одоогоор 5 мууж гэж байгаа. Крим, Запорожье лөө. За тэр үж байгаа. За дээрэс нь Донецк, Луганск гэдэг эндгээр мужууд орж ирж байгаа гэсэн. Одоогоор бол дайны фронт дээр бол Орос илүү жоохон төрөнгөсөн янзтай байгаа гэдэг бол шинжээчнэр бол хэлж байгаа гэсэн. За тэгээ иймэрхүү бүтцтэй явж исэн болж исэн чинь Дональд Трамп өчигдөр орой ийм мэдээлэл хийсэн байна. За юу гэж хэлсэн бэ гэхээр Зеленский бол өмнөх өдөр нь юу ирсэн бэ гэхээр Крим бол Украины газар нутгаа. Хуулийн хүрээнд би энэ Оросын газар нутгийг гэдгийг хизээч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг мэдээлэл хийсэн байна. Энэ дээр нь Дональд Трамп бол толгоос гисэрсэн байна. За Дональд Трамп юу хэлсэн бэ гэхээр энэ үйл явдал бол одоогоос 11 жилийн өмнө болсон үйл явдлаа. Үнэхээр та нарын газар нутаг байсан бол яагаад ганц буундуу гаргаагүй бэжж Оросд алдсан юм бэ? Энэ бол Обамагийн засаг захиргааны үед байсан. Тэгэж алдчиход одоо ингээд нэг юм манах байсгаан гэж баг гоншигнох хэрэг байгаа мó гэдэг зүйлийг Трамп бол хэлсэн байж. Чи хэрв ингэж явах юм бол за Дональд Трампын нөгөө нэг яг энэ нөгөө юуных нь байр суурь бол иймэрхүү мэдээлэлүүд яваад байгаа байхгүй. Ер нь бол хэлцээр амжилттай болно гэдэг юм яриа байгаа. Тэгээ хэрв чи ийм ярьж байгаа бол гэж энэ хэлцээр бол яг чинь талаар болно. Чи хэлцээрийг бүр уламд ордуулаад та нарын явах зам бол цусан зам байна. Maybe та нар энэ хэлцээрийг үгүйсгэж болно. Америк гарч болно. Тэгхийн бол дахиад 3 жил та нар байлтна. 3 жилийн дараа та нар бүх газар нутгаа алдчихад хэлцээрийн ард суух уу гэдэг асуудлыг ярьсан байж. Тэгээд дараа нь юу хэлсэн бэ гэхээр
Ер нь бол Дональд Трамп Зеленскийтэй ярилцаж үзсэн, Оростой ч ярьж үзсэн. Тэгээ Зеленский дээр бол юу хэлж байгаа нөхөр. Зеленский бол үнэнхээр харилцахад хэцүү хүн гэж хэлж байгаа тийм. Трампд хэцүү санагдана. Трамп ч өөрөө бас хүнтэй харьцаж байгаа хэцүү хүн байхад Трампд Зеленский хэцүү санагдаж байна. Тэгэхээр ер нь бол Украины байр суурь буюу Зеленскигийн байр суурь бол бүх газар нутаг авмаар байна. Буцааж авмаар байна. Тэгээ инхий хилцээр хий. Орос нь болохоор эзэлсэн газар нутгаа авмаар байна. Зеленскийг залиулъя. Тэгээ инхий хилцээр хийгээд ингээд хоёр бүтшгүй зүйлийг хоёр талаас ингээд тулгаад явж байгаа гэсэн. Тэгээ энэ дээр болохоор нөгөө бидний ярьсан тийм Рубиогийн байр суурь болохоор юу гэж үзээд байна гэхээр энэ хилцээр ихгүй бид нар гарна гэдэг Америкийн байр суурийг илэрхийлээд байгаа. Хэн болохоор Венс юу яриад байна гэхээр хилцээр бол амжилттай болох ч байгаа инхий хилцээр. Ер нь бол их төгссөн гэдэг зүйлийг яриад байгаа. Трамп болохоор хилцээр амжилттай болох ч байгаа. Зеленский гэхдээ яаж вэ? Тэнэгтээд байна гэдэг зүйлийг ярьж хэлцэж эхэлж байна гэсэн. Тэгэхээр эцсийн дүндээ хүзэр бол хүнд байгаа. Тэ? Путинд байгаа, Оросд байгаа. Юунд бол байхгүй. Украинд бол байхгүй гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр хэрв Украин энэ хилцээр дээр одоо юу гэдэг нь буулт хийхгүйгээр газар нутгийг хүлээн зөвшөөрөхгүй байх юм бол Дональд Трампд хоёр сонголт үлдэх чинь. Нэгдүг нь болохоор шууд хаяад гарна гэсэн хилцээрээс. Хилцээрээс хаяад гарахдаа ямар ч одоо цэргийн тусламж тагнуулын үйл ажиллагааг өгөхгүй гэсэн. Оросд Украинд гэсэн. Ингэх юм бол Украин дайнд ялагдана. Украин дайнд ялагдах магадлал өндөр болно. Үр дүнд нь 3 жил дахиад үргэлжлэх юм бол та нар одоо юу ч хүлднэ гэсэн санааг Дональд Трамп илэрхийлсэн байж. Хоёр дахь нөхцөл нь болохоор Зеленскийг явуулахгүй л энэ хилцээр амжилттай болохгүй юм байна гэдэг дээр очих бах. Хэрэг тэх юм бол Европын холбоон шахалт үзүүлэх. Тэгэхээр Италид олох Роми Папи Насорын оршуулган дээр Европын холбооны улсуудтай тэр дундаа Францын ерөнхийлөгч Макронтой уулзах бах, Их Британий ерөнхий сайдтай уулзах бах, Германы канцлертай уулзах бах. Тэгээ энэ дээр бол ятгах үйл явдал. Яагаад Зеленский юм дураад байгаа вэ гэхээр Америк татгалцсан ч ард нь европчууд байгаа гэдэг хандлага явагдаж байгаа. Нэгсэндээ Европын холбооны улсууд Зеленскийг бол дэмжиж байгаа. Тэгэхээр энэ дэмжлэг бол зогсохгүй гэж үзэж. Хэрв энэ дайныг хурдан дуусгахыг гэвэл Дональд Трамп Европын холбоог ятгах хэрэгтэй болчихж байна. Тэ? Хамгийн их хэлж бол мэдээж том нь Макроныг ятгах. Макроныг мэдээж ятгах гол хөшүүрэг нь мэдээж Украины одоо байгалийн баялагийг хуваах, тэ хамтарч ашиглах зүйлийг бол яригдах болов гэж бодож байна. Нөгөө талдаа болохоор эсвэл бол Украины тэр чигээр нь хоёлаа хаяад тэ партнераа юу гэдэг хэрэгжүүлээ. Оросоос та нар байгалийн хийгээ ав, хямдхан ав гэдэг ийм зүйл бас ярих магадлал бол байгаа. Тэгэхээр бид нар яг юу ярих нь бол шийдэгдэхгүй. Ямар ч байсан ийм яриа. Тэгээд дараа сар хэн байна? Дональд Трамп байна. Сауди Араби руу айлчлах юм байна. Тэгээ энэ айлчил дээр Путинтэй таарч магадгүй гэдэг бас шуум явагдаж байна. Хэрэг Путинтэй таарлах юм бол энэ хоёр ярилцаа хилцээр хийх боломжтой гэдэг зүйлийг ярьж. За тэгээд дараагийн мэдээлэлээр бид нар энэ юугаар дахиад уулзсан. Тэгээд дараагийн мэдээлэлээр уулзтаа түр баяртай.